Хаан банк болон тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран бүтээв. Төсөв бэлтгэх алхмуудын талаар ярилцъя. Малчин тариалчин бичил бизнес эрхлэгч хувь хүний хувьд зориулсан төсөв гарах энгийн логик дараал бүхий ойлголт, практик алхмуудыг энэхүү хичээлээс та олж мэдээрэй. Төсөв гэж юу вэ? Төсөв бол таны мөнгөний замын зураг юм. Таны орлого хаашаа зарцуулагдаж байгааг тодорхойлж, хэд үргэлжлэн байдлаас сэргийлж, ирээдүйдээ хөрөнгө оруулах боломж олгодог төлөвлөлтийн аргыг төсөв гэж нэрлэдэг. Хэрвээ та төсөвгүй бол юу болох вэ гэж юу? Сарын сүүлдээр мөнгөчин хүрэхгүй болчих тохиолдол гарна. Хаашаа мөнгөсөн, орсон бэ гэдгийг харах боломжгүй. Гинтийн зардал сандарч хаанаас мөнгө олохоо бодон шаналх болно. Мөн хуримтлахгүй, стресстэй, бухимдалтай байж болцсохгүй. Харин төсөвтэй бол яах вэ гэж юу? Орлогоо ухаалгаар зарцуулсан, шаардлагагүй зардлаа таниад мэдчихсэн, хуримтлаа болж зорилготой хүрч чадна гэж ойлгож болно. Тиймээс бид танд дараах төсөв бэлтгэх 6 алхмыг танилцуулъя. Нэгдүгээр алхам санхүүгийн зорилгоо тодорхойлох хэрэгтэй. Эхлээд юуны тулд та мөнгөө хуримтлуулах, эсвэл зохистой зарцуулахын тулд тодорхой зайлшгүй зорилготой байх ёстой. Жишээлбэл 10 хоног худалдаж авъя, цуслангийн хашаагаа сайжруулъя, үр тариа худалдаж авъя, тоног төхөөрөмжөө шинжлэх гэх мэтээр зорилгоо тавьж болно. Харин зорилгочин смарт байдлаар буюу тодорхой, хэмжигдэхүйц, хүрэх боломжтой, мөн хамааралтай цаг хугацаатай байлгаарай. Жишээлбэл 6 сарын дараа 10 хоног худалдаж авахын тулд сар бүр 200,000 төгрөг хуримтлуулна гэх мэтээр. Хоёрдугаар алхам орлогоо бүрэн тодорхойлох. Сард эсвэл улиралд хэдэн их усүрээс ямар орлого олж байгаагаа чагсааж бичээрэй. Жишээлбэл та малаа борлуулах, цагаан эдээ хийж борлуулах, урах сурааж борлуулах, тэтгэвэр тэтгэмж, бусад нэмэлт орлогоо ч гэсэн заавал чагсаагаад бичээрэй. Хэрвээ таны орлого улирлын чанартай бол хамгийн доктортой 3-6 сарын орлогоо аваарай. 3 дугаар алхам зардлаа ангилж наривчлан гаргах. Та зардлаа дараах 3 төрөлд ангилж болно. Тогтмол, онцгой, хувьсах шин чанартай зардлууд. Тогтмол зардалт нь сар бүр гарах зардлуудаа. Түрээсийн, цахилгааны, зээлийн төлбөр, утасны төлбөрүүд ч орно. Харин хувьсах шин чанартаа сар бүр хэлбэлцдэг хоол хүнс, шатхуун, малын тижэл, эм тариа орно. Харин онцгой тохиолдлын зарлууд хаяа гардаг, баяр ёслол, эсвэл хүүхдийн сургалтын төлбөр болон өвлийн бэлтгэлийн зарлуудаа тэмдэглэх боломжтой. 4-р алхам орлого ба зардлыг харьцуулж дүн шинжилгээ хийгээрэй. Нийт орлогоо бодож, нийт зардлынхаа дүнтэй харьцуул. Хэрэв таны нийт орлого чинь зардлаас давсан байгаа бол илүү мөнгө хадгалах, зорилготой нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх алхам болно. Хэрвээ нийт зардалчин орлогоосоо давсан бол хэрэггүй зардлаа танах, орлогоо нэмэх шинэ их усүр хайх шаардлагатай болно. Алхам 5 төсвийн төлөвлөгөө боловсруулж хяналт хийх боломжийг эрэлхийлээрэй. Хэрэглээний зуршлаа эргцүүлэн бодож, юунд хэд их зардал гаргаад байгаагаа ажиглаад, үүнийг өөрчлөх ямар боломжууд байгаа вэ гэдгийг бодоод үзээрэй. Магадгүй таны зорилгот нийцэхгүй зардлуудаа бууруулах боломж гарч ирж болно. Жишээлбэл хэрэгцээгүй худалдан авалтаа зайлсхийх, орон нутагта үн хэмд бараа үйлчилгээгээ магадгүй сонгох, хоол хүнсээ төлөвлөж худалдан авалт хийх гэх мэтээр. Харин сүүлийн алхам бол тогтмол хяналт ба шинжилэл хийх. Төсөв бол амьд баримт бичиг. Сар бүрийн сүүлд эсвэл 7 хоног тутамдаа та орлого, зардлаа дахин тэмдэглэж хэрэгжилтийг нь шалгаад байгаарай. Сонирхолтой үр дүн гаргавыг. Хэрвээ зорилго биелж байгаа бол шинэ зорилго тавих эсвэл хэмжээгээ өөрчлөж болно. Төсөв гаргахад танд туслах хэрэгслүүдийг танилцуулъя. Тэмдэглэлийн дэвтэр эсвэл та гар утасны аппликейшн, хувийн санхүүж, Spendi гэх мэт аппликейшнуудыг ашиглах боломжтой. Эсвэл бэлэн загвартай дэвтрүүд байгаа. Төсвийн загваруудыг гаргачихсан. Компьютер дээр ч гэсэн, Excel sheet дээр ч гэсэн тодорхой томьёог ашиглуулан автоматар та орлого зардлаа бас бүртгэх боломжтой. Танд өгөх бидний зөвлөмж ямар хэрэгсэл хэрэглэж байгаас үл хамааран тогтмол тэмдэглэж хянах зуршил хамгийн чухал байдаг. Ухаалаг төсөвлөлтийн давуу тал нь танд сэтгэл санаа тайван мөнгөнд барагдахгүй байна. Тодорхой зорилготой тул үр дүнгээ хэн чандна. Өөртөө болон гэр бүлтэй санхүүгийн хувьд илүү ихтгэлтэй бизнесээ дараагийн шатлуу гарах боломжийг бий болгоно. Тиймээс төсөөлөлт бол таны мөнгөний удирдлагын хамгийн чухал хэрэгсэл юм. Хэрвээ та мөнгөө хянаж сурахгүй бол мөнгө таныг хянана шүү дээ.
Иймд өнөөдрөөс дараах алхмуудыг та өөртөө заавал хэрэгжүүлээрэй. 1-р зорилгоо тавь, 2-т орлогоо ойлго, 3-т зарлаа гаргаж бич, 4-т орлого зардлаа харьцуулан шинжилж, 5-т шийдвэр гаргаж хэмнэх дадал суулга. За 6-т мэдээж та төсөө хянж сайжруулах зуршилтай болоорой. Төсөөлөлт бол санхүүгийн эрх чөлөө, хязгаар биш боломж юм шүү.